Аран Монголын буян заяа цог хиймэр хойч ирээдүг ивэн даасан очирваан бурхан түүний орших орон болсон хангаа ханы сувдан сондөр ихэмсэг оршихын төгс бэлгэлээ. Төгөлдөр гоёмсгийн тэнгэр уул отгон тэнгэр хайрхны заяагдан оршисон завхан сайхан нутаг бол олон үедээ авраг арслан гард заан харцаг начин гэд Монгол бүхийн бүхэл цолтон төрн гарсан хүчит бүхийн тоогоор улсад 5 дорх 50 гаруй улсын цолтонтой Монгол бүхийн голомт нутгуудын нэг юм аа. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За манай шилжаврагын барилдаан бол 2004 оноос анх зохион байгуулж явж байсан. Тэгээд тойргийн одоо зүүмсийн орны төвийн барилдаан болж анх зохион байгуулж явуулаад одоо 10 дахь жилдээ зохион байгуулж явж байна. За бид бүхэн маань энэ уламжлал үзсэн барилдаанаараа сумынхаа ахмад өгчүүдийг урьж хүндэтгэл үзүүлж ингэ зохион байгуулж явуулсан. За энэ жилийн үед нэлээд онцлогтой юм сайн жил болж байна. Ягаад гэвэл улс аймгийн алдартай бүжүүдийг ууржиж оролцуулж явж байгаагаар нэлээд онцлогтой. Тэгээд одоо бас бид бүхэн маань энэ 13 онд сумынхаа 90 жилийн хийсэн. Энэ 90 жилийнхээ ойгоор бид бүхэн маань бас аврагынхаа хөшөөг ус тал дээр харилцан ярилцаж, за сумын иргэдийн хурлын төлөөлөгчдөр хилцүүл орон нутгийн хөгжлийн сангийн мөнгнөөс тодорхой хэмжээний мөнгө тавьж өгч, ард иргэдийн хандиваар бас мөнгө тавьж өгч, ингэж энэ хөшөөг одоо бас бид нар босгосон байгаа. За энэ хөшөө маань нийтдээ нэг 40 сая төгрөг боссон, өдөртөө боссон. Нийт тосон зангил сумын ард иргэдийн бас хандиваар боссон гэж хэлбэл одоо бас их зохистой юм байна. За цаашдаа бол бид бүхэн маань бас нэг улам өргөжүүлж явах зүйтэй гэж бодож байгаа. Ер нь бүхийн дэгийг бас ахмад үеэсээ сонсож залуу үстэй сургууль хүмүүжүүлэх тийм ажлуудыг бас зохион байгуулж явж байгаа маа. За энэ маань ч бас сумын засаг даргын үндэслэл мөрийн хөтөлбөрөөр тусгацсан юм ажил байгаа. Нийтийн тамирыг хөгжүүлэх гэдэг дээр бол бүхэн маань онцгой анхаарч байна. Тэгээд одоо манай тосон зангил сумаас улан энэ жилийн хувьд бол одоо бас тодорхой хэмжээний бас аймгийн арслан за тийм бүхчүүд төрсөн байдаг. Тийм учраас бид бүхэн маань ерөнхийдөө бол цаашдаа бол сумаас маань нэлээд ард талтай юм. Усан арга төрөлөө нэлээд иргэд маань хүлээж хүсэл сууд юм аа. Тэгээ энэ бэлгшээтэй энэ сайхан өдөр нийт ард иргэдийн нэрийн өмнөөс тосон зангил сумын иргэдийн хурал түүний тэргүүлэгч төлөөлөгчдийн нэрийн өмнөөс бас энэ сайхан бэлгэлжтэй үйл явдал явуулж байгаад бол их баяртай байна гэдэг бас илэрхийлэл таатай байна. Ардын засгийн жилүүдэд 1930 оны түрүү бүх Ардын засгийн 4 дахь аварга цэргийн химээх санж мэдвийн шагж 1930 оны улсын баяр наадамд 1000 гаруй хүчтэн зодволоход Завхан аймгийн тосон зангил сумын ариад шагж 10 давж төрүүлэн улсын арслан болж өржилийн түрүүх өөлтийн босоо банзар 9 давн үзүүллээ. 1933 оны түрүү бүх урт гарт хамбын бор химээх маамын лавг 1942 оны үзүүр бүх нахив химээх шагдрын санж сүрэн арслан улсын гард цэдэн дамбын цэрэн пунцэг мах галын баяр жавхлан улсын зан хөндлөн химээх сандуужав хулгар химээх дэндв гоогор химээх дорилог гэх мэт бүхийн том цолтонгууд төрөн гарч Монгол бүхийн зүлэг ногоон дэвжээнэ үнэн хүчийг үзэн барилдаж ирсэн байна. Сайн ноён аймгийн Баатар вангийн буюу Бэс Бэрва аргачаагийн хошуу одоогийн Завхан аймгийн тосон зангил сумын харьяат бүх цэргийн химээх санж мэтийн шагж нь Монгол бүхийн зүлэг ногоон дэвжээг ахар богино хугацаанд эзэгнэн барилдаж явсан эгэлгүй их хүчтэн билээ. За одоо манай цэргийн химээх шагж аваргын нэрмжтийн барилдаа явж байна. Энэ барилдааныг одоогоос нэг 10 жилийн өмнө зохион байгуулсан. Тэгээ манай цэргийн химээх шагж гэдэг аварга бол том аварга байсан юм байлээ. Ардын өвсгөн жилүүд дөрөөсөө дөрсөн 4 дахь аварга. Тэгээ энийхээ одоо барилдааны зохион байгуулалт одоо бидний их гоё байна. Манай одоо сум орон нутгийн захиргааны өдөрлөгүүд одоо энийг зохион байгуулалт нэг 10 жил явуулдаа. Одоо тэгээд ахмад өгчүүлээ хүлээж авдаг. Одоо тэгээд нэг сайхан хүндэтгэл үзүүлдэг ийм сайхан юмд их баярлж байна.
Тэрээр 1927 оны улсын их баяр наадамд анхлан барилдсан байх бөгөөд 960 орчим бөхөөс 9-5 шууд Монгол улсын арслан цолонд хүрсэн байна. 1928 онд 512 бөхөөс 7-5 их шүүх чалгарч 1929 онд 1000 орчим бөхөөс дахин 9-5 үзүүрлэж арслан цолоо баталж улмаар аваргын энтэй бүх гэдгээ нотлон харуулсан байна. Харин 1930 оны ардын хувьсгалын 9 жилийн ойд зодголсон хүчит 864 бүхийн барилдаанд ярах хүч, урам мэх, ухаан бодлыг уралдуулан 10 давн төрүүлж бүгд найрамдах Монгол ард улсын авраг цолонд хүрсэн бөхөө. Завхан нутгаас 20 дугаар зуунд төрөн гарсан олон хүчнүүдийн сайхан мандаа бүх манай шагж аваргын маань барилдаж явсан тэр сайхан он жилүүдийг өнөө цагт бас эргэж одоо түүхээрээ сэргээж авраг цолын албан ёсоор одоо баталгаажуулж барьж явсан жилүүдийнх нь одоо барилдааны одоо материалууд түүхийн архиваас гарч иж одоо 2013 онд албан ёсоор улс даяар одоо авраг цолын одоо тэмдэглэсэн. Энэ үед бол одоо Завхан нутгийн бүхчүүд хямралыг сайхан барилдаж ардын хувьсгалын 92 жилийн ойн баярдаа бол үндсэндээ Завхан нутгаас шинэ гард төрж завханчууд бид одоо маш их баяртай байгаа. За ингээ хойшд бол манай энэ аваргынхаа бас залгамж халааг төрүүлэн гаргах энэ үйл ажиллагаанд бол одоо манай төрсөн нутгийнх нь сумын бүхийн холбоо бүхийн холбоог одоо бас хариуцж миний бие 10 хэдэн жил ажиллаж байна. Энэ хугацаанд одоо бас жил болгон одоо зэвсэгчний оюун баяраараа нэрмжт барилдааны зохион байгуулдаг энэ жилийн барилдаа бол өргөн дэлгэр сайхан болж байна. Ингээд өнөөдрийн одоо энэ сайхан хүчнүүд хорон цугласан энэ сайхан барилдаа бол бас авраг нутгааныг эргэж байгаа сайхан санагдаж байна. Тэгээ хойшд бол одоо энэ өсвөрийн одоо энэ сайхан бүхчүүд энэ дунд авраг маань одоо эргээд ирсэн аврагын маань бас булган сүйттэй гэсэн сайхан тийм дууны үгэнд ч орсон байдаг. Энэ сайхан шинэ дуун мэндэлж авраг хотог өнөөдөр дуулж энэ аврагаа сайхан наадам хийж байгаадаа баяртай байна. Олон газар сайхан хүчнүүд ирлээ. Уус нутгийн мөн одоо хөвслөөс манай Завхан нутгийн хүчнүүд орсон 128 бүхийн барилдаа өнөөдөр сайхан болж байна. Ингээд сумын застрын захирамжаар нийтийн бие нэмэрсүүд хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд энэ жил манай одоо 12 сарда спортын арга хэмжээнүүдийг календарьчилсан төлөвлөгөөтэй зохион байгуулж байгаа. Тэгээ энэнийхээ дагуу бол одоо 3 сарын зэвсэгчний баяраар бол одоо аврагынхаа нэрмжт барилдааныг зохион байгуулад одоо барилдаа өргөжж байна. Ингээд баяртай байна. Манай ахмадууд зочд одоо олон цугласан байна. Ийхүү шагж авраг ардын төрийн их баяр наадамда 4 хүн удаа зодоглохдоо нэн ховор хийгээд дахин үл давтагдахад хэцүү амжилтыг бүтээсэн бөгөөд оюуны болоод биеийн бяр хүчин тэгшэрсэн эд залуу насандаа тухайн үеийн ороо бусгай цагийн салхинд өртөж бүхийн гайхамшигт замналдаа сэг тавьсан байдаг. Чухамда Монгол бүхийн дэвжээнэ нэгэн тодоос тодоод гэрэл мэт гийгүүлэн орж ирээд хоромхон зур харван одсон байх юм. Амайг барилдаж байгаа 70 хэдэн оны үед манай тосон цэнгэл сумч ёстой ийм бүхийн бүгийн нутаг байлаа. Тэгээд залуу багцух гал барилдаараа Улс аймгийн толтой бүхчүүд гарахад ерөөсөө 20-оос доошгүй Улс аймгийн толтой бүх гарч барилддаг зааланд барилдахад байсан шагж аваргууд бол одоо үнэн хүчтэй тэр цагийг эзэлсэн их авраг байсан гэж байгаа юм дөө. Улсын авраг шагж 1903 оны туулаа жил өвөр туужуудын өвлжөөнд хөх хэмээх санж мэтвийн 5 дахь хүү улам мэндэлсэн бөгөөд өнөө жил хүчит аврагын мэндэлсний 110 насны ой тохиож байна. Ойг тохиолдуулж аврагын хөшөө дурсгалыг түүний төрсөн нутаг болох тосон цэнгэл суманд босгожээ. Тэгвэл хаврын дунд сарын энэ сайхан өдрүүдэд утгийн ард олон аврагаа дурсан шагж аврагын нэрмжит барилдааныг зохион байгууллаа.
Барилдааныг Завхан аймгийн Тосон Цэнгэл сумын засаг даргын тамгын газар иргэдийн төлөөлөгчдийн хурал зохион байгууллаа. Жагжаврын маань нэрэмжит улс аймгийн алдарлагатай өчтөхийн барилдаан бас амжилттай сайхан болж өндөрлөлөө. Тэгээ мэдээж одоо бас засаг дарга миний бие бол засаг даргын мөрийн хөтөлбөр болоод 2014 оныхоо үндсэн чиглэлд нийтийн биеийн тамир спортыг дэмжих, за тэр дундаа үндэсний спортыг хөгжүүлэх чиглэлээр бол нэлийн анхаарч ажиллаж байгаа. Энэ үүднээсээ бол ерөнхийдөө жил болгон болдог энэ одоо энэ барилдааныг бол энэ жилээс эхлэж одоо улс аймгийн алдарсалтай болгон өргөжүүлье гэдэг ийм одоо санаачтай гарсан. Ингээд өнөөдөр бас биелээ болж байгаад ямар ч байсан миний би баяртай байгаамаа. Мэдээж одоо ингээд бүхэн барилдаан зохион байгуулсны ач холбогдлын тухай хэрвээ ярих юм бол одоо олон зүйлийг ярьж болно л доо. Ийм учраас одоо нутаг орноосоо сайхан бөхчүүдийг төрүүлэх гэдэг бол одоо бас хамгийн гол зорилго байх гэж бодож байгаа юм. Энэ сайхан бөхчүүдийг хараад бас үеийн сайхан одоо залуучууд, за ялангуяа одоо бага насны хүүхдүүд бол одоо энэ ах шиг болох юмсан гэдэг сайхан хүсэл мөрөөдөл одоо бий болж ингээд одоо бүхүүлэх тэрх өсөөр үндэс нь бас тавигдах учиртай юм. Энэ чүүднээсээ бол жил болгон зохион байгуулъя гэдэг ийм чиглэлтэй байгаа. Өнөөдрийн энэхүү барилдааныг одоо зохион байгуулахад одоо гүн төсөлцөө үзүүлсэн Тосон Цэнгэл сумын одоо мэрэгжлийн байгууллагын хамт олонд бас үнэхээр энэ сэтгэлийнхэн талархлыг илэрхийлмээр байна. Мөн малын ялгаа авахгүй бид бүхний бас урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн одоо эрхэм бөхчүүдтэй бас талархлаа илэрхийлье гэж бодож байна. За тэгээд бидэнтэй хамтран ажилласан манай ажлын хэсгийн хамт олон тийм ээ. Тэгээд одоо Тосон Цэнгэлийнхэн ард түмэн тав хүндээ бас талархлаа илэрхийлэх нь зөв болов уу гэж бодож байна. Тэгээд Тосон Цэнгэлчүүд бид бүхнийг нь Монгол өхийн босоо цагаан хямар бас өвөг болтугай гэсэн өрөөл тавья. Энэхүү барилдаанд Завхан нутгаас улсын гард Гонжиг дам, улсын Өсхийдэр начин Уланбаяр, мөн улс нутгийн хүү улсын залуу начин Баасан хүү тэргүүтээ 128 бүх барилдаж, улсын гард Гонжиг дамд төрүүлж, улсын начин Уланбаяр үзүүрлээ. Эг шүүхт аймгийн арслан Лаочр, улсын начин Баасан хүү нар шалгарсан юм. Та бүхнийг Монгол бүхийн босоо цагаан хямар өнөд түшин хүчит аваргын эвгээл буян бүрнээ тогтож, Завхан сайхан нутгаас минь олон хүчтнүүд улс аймгийн алдар цолонд хүрч барилдан Монгол бүхийн түүхийн хуудсыг он онд чимэн зузаатахын үлзэт ерөөлийг өргөн дэвшүүлье. Аваргын буян гişиг тогтох болдугай. Урай. Одон тадын монголчууд ухаан өргөсөн дэвчээ. За, гард начин хоёрын барилдаан сонирхолтой болондоо бүхэн барилдаан 7-ны даванд үзүүр дөрвөлөөс гаргаж ирсэн гард начин хоёр барилдаан талбарын хөсөлсөрөөр орцсон жигэлээ. За, гомдомжоо. За, сэнжигийн өссөн өрцсөн. Сэнжигийн өрцсөн барилдаан мөрөжлөө. Завхан аймгийн Тосон Цэнгэл их сон ихөө сумаас төрсөн манай улсын шилдэг начин баяр энэ баярлалд үзүүр дөрвөлөөс гаргасан. Bayır bugün
барьцлага зүгээр шодож байна. За хоёр тахнич хоёр баруун талаараа өргөжсөн залуу дан шатны явцсан. За энэ ч нэг бодохгүй үзсэн. За одоо хотлоо. Баруун хотлоо нэг тотлоо. За нөгөө хүмүүсийн хөрөө дотсон. За тэгээд ерөнхийдөө өсч шугам хүмүүндээ хандаад ирэхэд бол бас жил болгон шагж аваргын нэрмжлэл нөхөө барилдааны бид бүхэн цэргийн баярын үеэр зохион байгуулах энэ уламжлалыг бий болгож байгаа. Ийм учраас одоо эрхэм бөхчүүд, бүх сонирхогч та бүхнийг одоо жил болгоны барилдаанд хүрэлцэн гэж оролцохыг бас засаг даргын хувьд албан ёсоор телевизээр дамжуулан урьж байна. Nasara, Odin Bedilsin.